За энэ хүү төхөөрөмж нь болохоор хоёр өөр төрлийн үйлдэлтэй төхөөрөмж. Энэ төхөөрөмжийг урагшаа олгож тулгаад эсвэл хойшоо олгож хөдөлгөж болно. За хойшоо тулгаад тухайн сандалтыг өөдөөс нь авч суугаад цээжээгээ тулаад жингээ тааруулсныхаа дараа зориулт хэсгээс барьж хойшоо явуулж тулгаад буцаж урагшаа явуул. Ингэснээр энэ мөрний ар хэсгийн булчинг ажиллаж байгаа. За харин төхөөрөмжнийхөө гарыг урагшаа олгоод жингээ баг зэрэг хөндрүүлээд сандалтыг урагшаа арцгаад хотоогоод гараагаа бариад урагшаа нийлүүлээд удаан тавьснаар энэ цээжний алтлалт гэдэг тасгал болно.